Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрны нэвтрүүлгийн одоо цаашин дугаар Америк нэгдсэн улсын Сан Франциско хотод үргэлжлэн явагдаж байна. За өнөөдөр бид үзэгч та бүхэндээ манай үзэгчдийн одоо монголчуудын маань хэзээний танил Баатар ахыг уулзуулж байна. За судлаач Баатар ахыг бол монголчууд сайн мэднэ. Ялангуяа хамгийн сүүлд одоо хийсэн миний өссөн Монгол ах гэдэг ном бол одоо монголчуудын маань дунд ялангуяа одоо манай түүх соёл, их соёлоос матж байгаа хүмүүсийн хувьд маш одоо зорчтой сайхан бүтээл болсон. Таны бүтээлээс хоёул ярьцлаа гэхлээр энэ номыг бол би бичгтээ бол манай эмэг их минь асуусан 2016 онд. Тэгээд эмэг их болохгүй дараа би бодсон. Энэ тэр хүнээс юу үлдэх вэ? Тэр хүнээс үлдсэн болохоор надад хийжсэн одоо сургаал, зааж ярьжсэн юм одоо тэр хамт өнгөрүүлсэн сайхан тэр түүхт үйлдүүлсэн байсан. Тэгээд тэр хүн бол хорвоос явахдаа бол хамаг юм аваа явчихд юм байна. Хэрвээ хорвоо дээр байх тохиолдолд тэр хүний хамаг юм шингээж авч үлдвэл дараа үедээ тодорхой хүрх юм байна гэж бодсон. Тэгээд бол ер нь бол хүний ах вэ, соёл, хэл бүх юм тэр хүн тэгээл явд юм. Хөгждөг. Дараагийнхаа үедээр өөрчлөгддөг. Тийм учраас биднийг намайг хүүхдээ хотод 40 гаруй жилийн өмнө Монголын хэл ямар байсан, соёл ямар байсан, монголчууд хоорондоо яаж ярьдаг байсан, ямар ихтгэл үнэмшилтэй байсан тэр болгоныг бид гинт дурсан санаа харуулсаа өгүүлээ. Тэгээд одоо өөрийнхөө сэтгэл байгаа хэсгийг нэг тэмдэглэлд хөтлөөд нарийн явсан байхгүй шүү дээ. Тэгээд удаан бодсон. Нэг хэдэн сар бодоод тэгээд нэг бүтээгээ би тэмдэглэлд үлдээх юм байна. Нэгдүгээрт нь манай эмэгийн манай тэр бүрээж ярьжсэн монгол хэл бол тухайн үеийн одоо эдрээс одоо нэг хоёр үеийн өмнөх монгол хэл юм. Тийм учраас тэр хүний хэл гэдэг бол одоо бид нар бас аваад үлдчих юм бол дараа үеийнхэндээ тэр хүний хэл яриаг үлдээх бас чухал юм байна. Тэгэд одоо юу ярьдаг? Бэлэн зэлэн хөтэй юм уулуураа ухаж ярьдаг. Тийм хүмүүсээс тэр монголын одоо тэр хэлний тэр соёл тэрийг эмээгээ одоо тэр хийж бүтээж ирсэн чаддаг одоо чадварууд байна шүү дээ. Тэр болгон бол тэр хүний хэлтэй уйлдчихсэн учраас тэр хүний ах аль болохоор өөрийнхөө нүдээр үзснээр төрсөж бичих гэж би оролцсон. Иймэрхүү ер нь бол гадны зохиолуудыг уншиж явж байхад бол тухайн зохиол алдартай юугаараа хүн төрдөг гэхээр бол тухайн үеийн бичүүлсэн байдаг. Тэгээд 100 жил 200 жилийн өмнө бичигдсэн зохиолууд болохоор тухайн үеийг бичиж үлдсэн учраас дараа үед бол вахт мэддэхгүй юм байхгүй юм шиг сонсогдоод харагдаад их тийм их хүлээж авах асуудал нэгдвэдэг одоо тийм мундаг хүлээж авдаг. Хоёрдугаарт нь тэр бол ингээд бичигэд болцсон учраас хэдийч мэдээсээ устгаар үйлдчихдэг. Аль болохоор биднээс одоо алгуурхан холдож байгаа бидний ах ус соёлыг нэг тэмдэглээд үлдээч. Тэгэх юм бол бидний дараа үе өөр хүүхэд тэрний хойд үед бас сонирн байж магадгүй гэсэн тийм сэтгэлээр ирсэн. Монгол хүн гэдэг чинь юм байл шүү дээ. Нүүдэлч хүн гэдэг чинь бол бага хэрэгцээтэй. Амьдралаа хэрэгцээг хангацсан. Олон мянган жил тэрийг хэрэгцээгээ хангаж явсан учраас тэр авч үлдсэн юм шалгарсан. Одоо технологи их өндөр түвшинд ирсэн гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаар монгол хүн бол өөрсдөө үйлдвэрлэж байсан. Чаддаг бүхэн хийж ирсэн. Гаднаас шаардлагатай юм одоо цөөх юм авч ирсэн болохоос бүх юм гаднаас авч байгаа шүү дээ. Тэр үеийн яг үлгэр дуурайл болсон тэр үе одоо сүлжээ Индиан гэдэг шиг төрийн сүлжээ хүмүүсийн нэг л гэж би нээж боддог. Яг бол гарын урттай бүх юм хийдэг, бүх юм өөрөө одоо өөрийн биеэрээ одоо үлгэр дуурайл үзүүлдэг. Тэгээд тэрийг л гол нь шингээж мөнгөд үлдээсэн. Тийм л миний одоо бас нэг зорилго байсан. Тэгээд тэрнгээ дагаад хэлнэ тэрдэг холбоотой хэл яриа нь үлддэг гэсэн юм байл. Тэнд би бас нэлээд олзоохсон л да. Тэгэхдээ энэ чинь бол олон 10 жилийн өмнө хүний сэтгэл оюун байсан юм буцааж ингэж гаргаж хэлсэн учраас зарим юмнууд нь бол одоо мартагдаад өнгөрч байгаа. Би нөө бичгээд ирсэн надад огт санаанд орж ирээгүй юм бол сүлдэн гараад ирчих нөө хийлцэн та. Жишээл манай эмээ амуу гурах бай тоглодог юм байсан. Улсын хуур хийдэг байсан. Тэр улсын хуурыг би хамт заалгаад яаж хийжсэн, яаж тоглохын заалгаж ирсэн бол энэ номд нэг дурсааг өнгөрч. Тэр бүх зүйл номоо бичиж жилийн дараа гинт ингээд нэг босоод ирэхдээ өглөө дутуу юм гараад ирж байгаа. Ямар нэг юм чи төгс гэж байдаг, ямар нэг юм гүс гэж байдаг. Тухайн үеийн одоо энэ номон дээр бол миний баг өнгөрүүлсэн бүх үйл явдлыг зөвхөн 1-2% гэж би тэмдэглэж үлдээсэн байх гэж бодож байна. Тэгээд амьдрал чинь тийм хийнэ шүү дээ.
Тэгээд бол аливаа зүйл чинь бол давтагдчихгүй. Давтагдчихгүй юм хүн бол тухайн үед мэдэрдэг байхгүй болсон юм уу гэдэг. Ийм л тавилт. Одоо Монгол хүнийг одоо ахуйн солиосон салгах юм бол Монгол хүн биш болчих шүү дээ. Тэгэхэд одоо Америкт байгаа бас ингэ залуучуудыг харж байгаа. Монгол хэлээр биш, англи хэлээр хэлж орж байна. За энийг бас өгөөсгөх гэж болох юм. Яа харахгүй бас тухайн газрын соёл гэж байж байна. Гэхдээ энэ номыг энд байгаа бас залуучуудад хүүхдүүд зөндөө англи хэлээр гаргах юм. Бас л их сайхан бүтээл болох. Би бас бодож үзсэн. Одоо манайд бол ингээд орчуулгыг бол дурын хүн хийждэг юм шиг бодоод байна. Дурын хүн дуртай юм орчуулаад тэр ингээд болоод байдаг. Яг тийм биш. Орчуул гэж нэрээ. Одоо соёл руу орчуулахад үлгээгдэж маш том тайлбар хэрэгтэй. Америк хүмүүс яаж хүлээж авч байна? Америк сэтгэмд яаж таарч мэдж байна? Тэр чинь шал байхгүй, шал өөр соёл шүү дээ. Тийм учраас тэр соёлыг англи хэл рүү яаж оруулах вэ гэдэг асуудал. Оролцсны хойно бол ихэнх сонирхгүй, мэдэхгүй юм чинь. Тухайн соёлыг одоо орчуулна гэдэг чинь ном үзээд төлөвчгээр хэл сурсан хүн орчуулдаг гэж биш. Яг цаа чанартаа тэр соёл дотор хамт байгаа уусаад тэр соёлыг ойлгож чаддаг хүн бичдэг юм байна. Монголын тухай одоо гадаадынхан бичсэн энэ ном бол Америкийн нэгдсэн улсад одоо 36 төвлөгдсөн ном байна. Энэ болохоор бидний Монгол бяцхан үеэл гэж дэлхийн бүх хүүхдүүдийн бүх одоо үндэстнүүдийн хүүхдүүдийг одоо өөрийнхөө үеэлд өгж үзээд үеэлж үзээд Америкийн хүүхдүүдэд соёлын танилцуулсан. Тэгэхээр 36 он бичсэн ном шүү. Энэ 36 онд бичсэн ном бол 36 нь бол 36 оноос өмнөх зургнууд байна. Монгол зургнууд. Тэгэд энэ номон дээр ингээд би нэг уншлаа. Хэрэг болгоо. Тэгэхэд Монгол ах вэ? Бүгдийг бичсэн байна. Яг нүдээ үтсэн. Яг Монгол ахуйд орж үзчихээ. Тэр Монгол ахуйд одоо ямар юм бэ гэдгийг бол өөрөөрөө тайлбарлаад англи хэлээр бичсэн юм байна. Монгол хүн биш. Америк хүн. Монгол хэлийг мэддэг. Орчуулвал өөрийнхөө ахуйд яаж одоо тэр одоо миний бичсэн номын ах руу болгож чадах вэ гэдгийг болгож чаддаг. Би бол монгол сэтгүүгээр бид нар бол монголчууд өөрсдөө орчуулах юм болохгүй шүү дээ. Хөрөхгүй. Тэгээд тийм учраас энэ би тэрэн дээр ингээд их нарийн юмнууд харлаа. Бүх одоо монголчуудын одоо нарийн одоо амьдралын бүх үйл явдлыг энэ дээр чигдэг. Дотор нь яг хараад үзээд амьдраад туулаад одоо яг та мах хогтлууд хүртэл монголчууд яаж хогтолдог тухай наадэр чинь байж шүү дээ. Зарим тохиолдолд одоо энэ ном дээр Монголын одоо соёлыг бас ойлгохгүй гутаасан зүйлүүд байна. Маш сайн ойлгосон. Тэгээд яг тэгэхээр энэ бол тухайн үеийн Америкуудын амьдрал бол юу соёлын түвшин бол өндөр байна. Бүх соёлыг Америкийн залуучууд хүүхдүүдэд ойлгуулахын тулд дотор нь орж амьдарч үзсэн хүн тухайн соёлыг аль үүдтэй сайн талаас нь гол дүүлж бичсэн. Монгол хүн Ларсон гэдэг ном байна. За мөн одоо Рочетны бүрсэн бас Монголын тухай. Тэр маш олон номууд байна л да. Монголчуудын тухай. За Максимовскийн ном байна тийм. Монголчуудын тухай маш олон номууд байж байгаа. Монгол хүний яг өөрсдийнх нь одоо настай хөгшчүүдийн оюун санаанд байсан зүйлүүдийг гаргаж тавьж байгаагийн хувьд бол өөрийнхөө сонсон оруулах энэ номнуудаас бол нэлээд огт өөр ном. За магадгүй таны одоо бас хамаатан садан настай хөгшчүүд хэдийгээр ингээ бурхан болоод тэмдэг додсон байгаа ч гэсэн Монголд бас олон хөгшчүүд байгаа шүү дээ. Тэгэхээр би таныг бас 100 ирэх болов ирлээ. Монголд очиж хөдөөгөр явбал та бас олон эрдэнэсийн сан бас олох байх. Тэмдэг би бас бодож байна. Тэр чинь бас мэдээгүй мартсан юмудаас сургална, асуун, тэрийг асуучдаг байж, энийг асуучдаг байж гэсэн тийм асуултын тэмдгүүд хүний амьдрал их үлдэн шүү дээ. Тэр бол оног ойлгохоор нөхөйг л удаа шүү дээ. Одоо уртын дуу гэж ингээд бид нар Европ соёлоор нотлоод тавьчихдаг. Бид яг нотлсон зүйл маань яг уртын дуу ч юм уу Монгол ардын дуу яг бүрэн 100% илэрхийлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн яа харахгүй ам дамжиж ийсэн одоо энэ олон соёлын зүйлүүдийг бид нар бол яг тэгжил олж ирдэг. Таны жишээлбэл танаа аавын тэр Хүнчин цагаан нутаг гэдэг дуу шүү дээ. Тэн дээр ихний тэр нуглаа шүү дээ тийм ээ. Тэр бас аваа юм байна. Тэгэхээр чин тэр чи одоо ингээл тэр нуглаа яваад ингээл ая явахт ий зайлшгүй тэр гарч байгаа юм. Хүнчин ботго нэг юм л байдаг байх гэсэн төсөөлөл хөндөгч чадчих шүү дээ тийм ээ. Цоодлогоо одоо Хүнчин цагаан нутаг бол монголчуудын одоо
дунд төгсөн агуулгатай шүү дээ. Өнчин цагаан нутгаар бол одоо тийм юу гарч ирж байгаа байхгүй. Тухайн хүний тэр өнгө олж байгаа айс тэгээ одоо яг өнчин тааруулж байгаа тэр одоо давтамж аюул хинч тавцахтахаар хийж чадсан л. Тэгээ уртын дууг бол юм байх юм шиг байна. Монгол хүн бол уртын генд нь одоо орчихсон одоо генд нь кодлогдох гэж ярьдаг шүү дээ. Монгол хүний гений нэг код нь уртын дууг яахгүй болдог шүү. Сая 5 жилийн өмнө би Нью-Йорк хотод очиод байгалийн түүхийн бол Америкийн музей очиж үзлээ. Яг хөө тэр музейг очиод үзэхэд бол мэдээж одоо монголчуудын тухай юу байна. Нөгөө бидний бас одоо ингээл өглөө болтлоо ирсэн Гинзав Батар. За яг тэр Батарыг бол одоо би үүсгэж байгаа юм биш л дээ. Тэрийг бол үзээд явж байхад бас Индусийн тухай түүх, Монголын тухай одоо нэлээд олон нээлтүүдийг үзүүлж байна. За тэгээд цаашаа явж байхад олон улсын тийм Азийн хэсэг, Европын хэсэг байж. За Азийн хэсгээр ороод үзэхэд Япончууд өөрсдийнхээ бас засгийн газраас бас нэлээд их хөрөнгө гаргаад маш том павильон хийсэн байж. Тэгээд ороход бол Японы тухай маш том ойлголтыг авдаг. За Монголынхаа павильон дээр би ингээд очиод үзсэн чинь өөрхөн зам ТV нараа дуу ингээд хшиглэж байна. Тэгээд ингээд очиод үзсэн их Монголын эзэнт хөрний тухай одоо Бабуур, Акбар гэдэг хэдэн хаадуудын юм хөшөө баримлаж жижигхэн хүүхэлтэй хийгээд тэгээд ерөөсөө Монголын түүх гэсэн чинь Чингис хааны 5 хүүхэд гэдэг ингээд ерөнхийдөө маш одоо болох гэх юм одоо ерөөсөө Монголын талаарх ойлголт нь ерөөсөө тэгэл дуусчих. Тэгээд хажуудалд нэг өдөөний нэг Монгол ирээний зураг нэг эмээлтэй. Тэгээд би энэ хараад бас нэлээд харамсах төсөл төрж илээ л да. Яагаад тэгэхээр нэг хэсэг манай монголчууд чинь юу л мөнгө байсан шүү дээ. Тэгэхээр бид нар тэр их мөнгийг бид нар ингээл маш их одоо өргөө зарлах гаргасан. Тэгэхэд Нью-Йоркийн тэр музейд бид нар яахад нэг $500 зарцуулаад гоё ингээд павильон хийж Монголын ойлголтыг бол маш олон хүмүүстэй музейгээс авна шүү дээ. Тэр музей бол хэрвээ хийгээд өгье гэх юм бол айгүй зөвшөөрнө шүү дээ. Тийм баярлуулна шүү дээ. Тэр музей гэдэг чинь ерөөсөө дандаа хандив одоо тэр буйны юугаар савгүйждэг шүү дээ. Хаасаа одоо танин мэдхэн ач холбогдолтой учраас. Тийм учраас бол тийм юмнуудыг манайхан цагаалтахгүй бодлого хэрэгтэй. Тийм манайхаас мөнгө бас тийм их том ач холбогдол бодлого байх юм бол мөнгийг үл эндээс бас олж болох юм шиг байна. Одоо сая бид нэр өөрсдөө ингээл нэг том яриад яваад байдаг. Сая Ажаагийн Монголд очиод ямар том ажил хийчих тийм ингээд цусны өвчтөй хүмүүсийн хичнээн хэмжээний мөнгөцөлүүд энэ хийжтэй. Сая хаан уулын бас эмнэлгийн хөгжин байдлыг бас асуулаа. Ажаагийн гиснээс би Ажаагийн тухай нэг ном байгаа. Тэрийг үзүүлээд ярив. Энэ ном байгаа. Одоо гигэний намтар. Ажаагийн төв байх энд чинь 98 онд Ажаагийн Монголоос Америк руу орж ирсэн. 99 онд гигээтэй танилцсан байна. Тэгээд одоо 2000 оноос хойш 18-9 жил ойр дотн юу ба. Нэг юм бол одоо тийм хөхнөрийн Монгол хүн Монгол гэсэн сэтгэлтэй. Тэгээд бид нар юунд энэ дээр харж байгаа нөхөд Ажаагийн шиг юм чадaltaй, Монгол гаралтай, Монголын гадна орж байгаа одоо англиар бол gateway people гэдэг одоо завсан. Тийм хүмүүс зөндөө бидний хүч чадлыг ашиглаад Монгол оронд бол Монголыг хөгжүүлэх ашиглах зөв юм аа. Тэгээ мэдээллийн дайм болж шүү дээ. Тэгээд Монгол соёлоо авч үлдэхийн төлөө юм хийж яана гэдэг чинь бас бидний бас дархлаа багтаах шүү дээ. Тийм маш том зөв Монгол хүн болгон өөр өөрсдөө хич хэрэгтэй шүү дээ. Тийм учраас их хүн бол онцгой чухал өөрөг үүсдэг. Хилийн өөр хөвгтөд дамжуулахад одоо би олон үндэстэнтэй уулзсан. Орос ээж нар, Япон ээж нар, Хятад ээж нар дандаа өөр хөвгтөд Америкт багтуул төлөвлөлт зааж өгдөг. Тэд нар бол хоёр хэлтэй. Хүн бол хоёр хэлтэй болж өснө гэдэг чинь хөтөлбөр мөртэй хүнтэй адилхан хос мөртэй хүн гэсэн үг шүү дээ. Хол явна. Оюун санаа нь хөгжин, хоёр соёлыг одоо эзэмшин. За одоо Америкт амьдарч байгаа чинь бид нар зөвхөн Монгол хэл болохгүй манай англиар явчих юм бол тэр хүн бол монгол хэлээ сурахгүй монгол ахуйгаа сурахгүй монгол хэлээ сурахгүй монгол ахуйгаа мэдэхгүй монгол ахуйгаа мэдэхгүй хүн чинь Монголын төлөө гэсэн сэтгэлтэй байх уу гэдэг чинь бол тэр хүний одоо нас ахаад өглөөд ирэхэд бол асуудал болчих. Хүн бол одоо зөвхөн
биологийн хувьд хэдэн үе дамжаад Монгол хүн байж болно. Соёлын хувьд бол зөвхөн ганцхан үе дээр устдаад алга болох. Тийм өндөр магадaltaй байна. Тэнд хэн хичээх хэрэгтэй юм бэ гэвэл эцэг хэл хичээх хэрэгтэй. Одоо Японы солонгосчууд чинь үндэсний үзэл маш хүчтэй байна шүү дээ. Одоо ялангуяа Японч эхлээд энэ үнийг бид нэр ихлээр Япон зүрх сэтгэлтэй Японы төлөө гэж хөгжүүлчихэд дараа нь тэр одоо Стэнфордтой манай сурдаг маш том бодлого явуулж шүү дээ. Өнгөрсөн жил өөр Монголоор явлаа. Нилээд өөр монголчуудаа уулзаад ингээд ярьж хахад бидний өөрсдийн одоо манай монголчуудын соёлыг өөр монголчууд жинхэнэ соёл гэж одоо хүндлээ. Тэгээ ерөөсөө маамаа наашиг дуулж чинь янз янзын одоо монгол дуушгүй одоо сураа. Яг хүүхдүүд хятад хэлтэй монгол хэлтэй болж байгаа юм. Зүрх сэтгэлээр монгол хүмүүс болж өсч байна. За ялангуяа манай рок хотынхнаас чинь харанхуй төлөвлөсөн. Бид нэг тухайн үед 90-ад онд чинь бид чинь нэг ганцаараа үйлсэл тэгээд янз янзын гадна хандлага сонсдог байсан шүү дээ. Би буруу гэж боддог биш. Тэгэхэд нэг өөр монголчууд чинь манай харанхуйг дуучин сараа хариныг сонсоод өсч шүү дээ. Тэр чинь Монгол улс хүссэн хүсээгүй Монгол соёлын төв болчихсон байна шүү дээ. Тусгаар тогтнол гэдэг чинь хамгийн чухал юм байна тийм ээ. Тэгээд тусгаар тогтнолсон тэр Монгол улсыг авч байгаа бид нар чинь өөрсдөө хичээх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж Бүрээда, Халимга, Өвөр Монголоо одоо бараг юугаа бүгдийн дээд Монголоо татаж тэр хүмүүсийн соёлоор дамжуулж тэр хүмүүсээ хүчийг өөрөө манай соёлоо сэлбэж явах хэрэгтэй байхгүй. Манай соёл чинь ийм олон үндэстэн тархан байгаа юм чинь соёлоо оторлуулаад хөгжүүлээд ингээд тарга тэрүүлээд аваа явж байгаатай адилхан. Тэгээд соёлоо Монгол соёлоо аваа явуучих боломж бидэрт бүр юм байна шүү дээ. Зөв өнцгөөс энийг харж бас хийхгүй. Нөгөө өөрхий манай өөр монголчууд чинь Улаанбаатар дээр хатан тоолынхаа уснаас амсаад ингээд сайхан явхаар ам хожаа гэдэг манайхан чинь зодож нүдэд хөөрчдөг. Одоо бурхан алдуун дээр ингээд уулан дээр сайхан ингээд явж исэн усууд чинь бас бүгдээр ингээд газар сөгдүүлээд ингээд буцаачдаг. Тэр бол тэр чинь бол их муухай яг цөөн тооны хүмүүс л тийм байгаа л да. Би ерөнхийдөө бол сүүлийн 30 жил монголчуудын оюун санаанд гарсан өөрчлөлтөд бол сайжирсан гэж бодож байгаа. Өөр монголчуудыг бол одоо яа тэгэхээр мэдээлэл өөр Монголын тухай юм уу Бүрээдийн тухай, Халимгийн тухай Монголд мэдээлэл болгоно гэсэж штэ. Хэсэг тусам тэр мэдээллийг шүүгээ тунгаагаад ойлгоод өөртөө зөвөр нэвтрүүлж чаддаг хүмүүс нь олон байна штэ, тийм ээ. Тийм учраас энийг л цааш нь өргөдөх тэр замыг засах тал дээр л ажиллах гэж бас тэр ганц нэгээрээ тийм уран үйлдэл хийсэн юмнуудыг бол дэмжиж болохгүй л дээ. Ерөнхийдөө бол тэгээд өөр монголчууд ч гэсэн ойлгож эхэлсэн байх, манайхан ч ойлгож эхэлсэн байх. Нэг үе явбал бид нэр мундаг мэдээлэлтэй болчихлоо штэ. Монгол үндэстэн гэж яаж оршин тогтнох ёстой юм. Одоо ямар хөө байдалтай байгаа цаашд яаж авах ёстой юм явах ёстой гэж одоо нэгэн гадралт төвшнөрсөн гэдэг. Би бол яг Facebook-ийн сошиал орчныг сайн хянаад нэгэн цензур тогтоохгүй бол яг манай Монголын бас залуучуудын бас боловсролын төвшинг харахаар нэг л тийм бас их тийм үзий ядсан асуудал яагаад. Энэ дээр бол би сэтгэл зовлонгүй байна. Ном уншихгүй байгаа учраас юмыг ойлгох чадваргүй байгаа учраас аливаа нэгэн бичсэн шууд өөрөө хүлээж аваад тэрийг үнэн зөв бодит үйл явдал юм шиг нэг тунгааж бодохгүйгээр мэдээллийг боловсруулж чадахгүйгээр мэдээлэл хандж байгаа учраас буруу зүрх мэдээлэл авсраад тэр нэг туйшруулаа явж байгаа. Үзий ядаа нэг бол бүр махтаад ингээд хоёр туйшруулаа шүү дээ. Хэмжлээ явж байгаа. Тэгээд энэ дээр бол манай залуучуудыг хайлтгаар уншаасаа л гэж боддог. За тэгээд сайхан ярилцлаа. Би өөрт чинь нэг юм өөрөө хоёр номыг одоо биелүүлээ. Миний өссөн Монгол ах уу. За тэгээд өөрт чинь байж боддог байхгүй ч гэсэн ингээд юм чийсэн нөө. Энэ ажигийн одоо надад Монголоор гарсан юм сайхан номын биелэг бол одоо тэгээд хамгийн том байлгүй шүү дээ. Тийм. Би тэгээд тантай ингээд тав дээр чинь 3 ч удаа уулзчихсан. Ер нь уулз болгондоо би танаас бол маш их сайхан мэдээлэл авдаг. Маш их энергийг авдаг. Би бас танд бас нэг бяцхан мэдээ авчирсан юм аа. Би бас аавынхаа уран бүтээл Хүмүн хаан дуулж байгаа гэдэг юм. Аавын хаан мэдээ. За солийн цаадлага бол манай нутгаас гаралтай Монголын ардын нэг одоо чихэнд хоногсон махсар хүчээр дуурж байгаа. Тэгээд солийн цаадлал тэгээд дорж давгүй нэг одоо эргэтэй дуучдаас гол дуучтай нэг шүү дээ. Би бол 70-80-аад оны үед өссөн хөвгт шүү дээ. Наадмаар бол өвгөн шувуу одоо ингээд хөрөн толгойн суудаг танаа аавын дуугаар бол наадмыг төсөөлөхөд аян хэцүү. Бүх яваа ардны дуунууд яваад ингээд ийм үе байдаг байлаа шүү дээ. Тийм үстэй тийм учраас маш сайн мэднэ.
өдөө хонь хариулаад бүх сонсоод хоньны хилчээдээр бүх юу болж байгаа ингээл тэгэхэд ингээл бүх чинь уяа ингээл юу тэдийн даваа гэж дуусахгүй тэгэл завсраа ингээл дуу явах чи танаа аваад дуу явуулдаг гэсэн юм. Энэ төр дөө бүгд байгаа үстэй. Бүгд байгаа. Бүгд байгаа үстэй тийм ээ. Тийм. Дөө даруйцын дуулдаг дуу хаав Ширээн нуур хамгийн дуртай юм байна тийм. Янз бүрийн дуу шүү дээ. Монголын ард түмэнд ч юм одоо энэгээр хөссөн шүү дээ. Ширээн нуур дуу хөссөн шүү дээ. Маш гоё дуу. Энэ дээр өнчин цаан гэдэг би өтрөө ярьжсэн өөрөө сайхан дуу. Бохой дуу хайлаасаа замын зовд юм. Нэг таагууд юм. Баярлалаа. Би бас 2 дахь CD-г бас гаргах гэж ажиллаж байгаа. За тэгээд өнөөдөр манай аюулын тойрны нэвтрүүлгийн дугаар судлаач Баатарахтай ингээ сайхан ярилцлаа. Дараагийн дугаартал баяртай үзэгчтэй. За баярлалаа. Та бүхэн сайн сайхан мөрөсөөрөө.